мэдээлэл Селена Хейлиг шийдсэн маш түрхэн харин Хейли Кендал энэ Селена руу ингэж дайрсан доош ирсэн Wait. Wait after here, guys. Wait. Хэрвээ өнөөдөр Зөөж гараа. амар сэтгэлээр унана. Чинэг ганц энэ дөрөв дээр скит болчтой юм guys. Яна дараа нь тэгвэл битээ зэрэгсэн шууд Кендал гэж одоо меншн хийж ямар нэг юм хэлээд үзлээ. Ус Кендал зэрэгсэн ойлгомжтой. Энэ дөрөв гэхээр баахан цагаал юм та. Ингэж амар үзээд ингэж амар доош. Мооч одоо. Яаж ингэж нагсан хүмүүсээсэн. Янад ингээ үзэн ядуулсан ч хамаагүй штэ. Энэ Яна штэ. Янаг өдөөсхийн өдөөс нь ингэж одоо бас ардчилсан хамт үзээд чадах юм байж юм уу. Тиймэрхүү комент үзсэн. Тэгээд Янад нөгөө нэг дөнгөж 16 доллартай охиныг ингээ доош нэгээд байгаа нь амар бүдүүлэг ёс суртахуунгүй амар тэнэг зүйл ингээ хийсэн гэдэг хүмүүс Янаар айгуу дайрчсан. Тэгээд бас нэг завж гараа guys. Тиймэрхүү юм nepotism гэж хэлдэг. Тэгээд nepo kids гэдэг бас тийм нэр шилждэг. Баян айлын хүмүүстэй ингээ хөдөлмөрлөх шаардлагагүй гэдэг ураад авчдаг мэтдэг мөнгөтэй байдаг гэдэг гэж. Тэгээд Kendall одоо уус ингээ багасаа нэр хүндтэй. Тэгээд амар баян айл төрсөн. Тэгээд баг ингээ төрөө шууд Kim Kardashian гэдэг дөрөвөөр ингээ явж байгаа юм. That's never mind. Яна өөрөө ингээ амар их ингээ одоо шууд хөдөлмөрлөж одоо өдөө зэрэг төрсөн болохоор тийм хүмүүсийг үздэггүй. Тийм болохоор Kendall дурггүй, Kendall болон одоо ер нь Kardashian-ийн дурггүй гэдэг хүмүүс тэгжсэн болохоор тэгээд одоо өвчлөлөө тасах гэсэн. Яг 7 хоногийн өмнө тэр Jordan хийдэг Revenge box нэ. Let's go. M3. Риана одоо сайн браавчлахгүй байсан болохоор саранда M3 авна гэж. оролцож байгаа болохоор гэдэг M3. That's USB. What? Victoria's Secret Bullshit guys. гой мэдрэмж авч байна. Дээрээс манай найз ингээд дуусах хэрэг бүр гоё юм аа ингэсэн. Тэгээд ер нь бол нөгөө фэнүүдийн таамагласан найзаагаа өмөрч байна. Тэгээд Кендлийг авах гэж байгаа болохоор ингэж тэгж гэдэг юм яа. Батсан. Аах ингээд Кендл айгүй юм жоох хөх тахад Яна ингэж өдөө таамагласан юм. Хамаас хөвгөл тэгж ингээд 2018 онд өмнөштэй дэрэлсэн шүү дээ. Кендал ингээд би ингээд бус одоо мэдээлэл өгч өдөр шоу хийдэггүй би ингээд хийх одоо сонгох ажилтай амирын одоо үнцгтэй халтдаг малтдаг гэж бас мэдээлэл доош ирсэн. Тиймэрхүү маягаар ингээд бас мэдээлэлтэй үйл хөдлөж байгаа юм харагдсан. Тэгээ бас нэг гингээ бүлэхний одоо нэвтрүүлэгт ороод ярилцлаа бас аахгүй. Тэрэн дээр нь Кендал ингээд баг ингээд юу байсан заяа. Надад миний одоо Jenner гэдэг одоо Тэсээс тоглолтог хийдүүд шиг зүгээр. Хөр та нар гоё edit хийгээд өгөөч. Хөр хаан. Минутаа бас. Дивээ зарсан штэ. Тэгээ ихэнх хүмүүс амар их асуусан байл юм. Яа. Амин чүтэн. За ингэж болохгүй guys. Ер нь зүг тустай хамтсан юм. Тэл giveaway. Channel гэдэг бол одоо giveaway-д оролцох. Ер нь бол
бус үгээр хараан дарамжлах бол би бол живчиж болохгүй. Энэ яг зөв нь бол боломжгүй болсон. Тэгээд бусад хүмүүстэй бол амжилттай гэж үсээ. Та нар тэгээд лайк, subscribe сайн дараад өгөрэй. За тэгээд 20 subscribe бараг 5 дахь өдөр болоход яг болчих واخаа гэж бодож байна. Ядаж нэг ч хүн болов job өөрийг авах хэрэгтэй маа гэж бодож байна. За тэгээд би хүмүүс тараагаад хэлсэн танаа ч гэсэн юм идээд яах вэ? Бусдаас дамжуулаарай. Яах вэ? Хандар нэлийн тийм гоё бичлэг орно гэж би бодож байна. Та нартаас нэг өөрийнхөө бичлэг оруулъя гэж бас бодож байна. Таастаас нэг тэгээд яг stand off тэр намайг гівэ завхаж нэлээ олон би бол хизээж stand off тэр гівэ хийж гэж би боддог. Тэгээд видеогоос оруулсан. За тэгчихсэн би яагаад ингэж утсан бэ гэхээр гэж баг хамт тэгэл бивнийхээ Instagram-д stand off чи ерөнхийдөө зүгээр л нийлээд одоо ер нь Candice тэрэг хөдөл дундуур орж ирээд тэгэл жүүжүү дайлтын тоглоом штэ зүгээр л зүгээр жүүжүүдийг шаагаад гэдэг үг бол үнэхээр орж чадгаар бол балет тоглоом штэ. Яна бараг ингэ төсөглөө шахуулагдаад гарчлаа гэж байхгүй юу? Тэгээд чүү гэж шаагаад байсан USB-гээр тоглох хэрэггүй юм. Хэрэггүй шүү. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр та зүгээр танаар зүгээр хэлж За тэгээ Roblox-га маш хурдан бичээрэй. Тэгэхгүй бол 6 дахь өдөр, 7 дахь өдөр хүлээж авахгүй шүү. Бас тэгээд яг 5 дахь өдрийн өглөө хүлээж авахгүй. Хатарсан үед бол би Roblox-га тэгээ бүгднгийнх ч Roblox-гаийг нь яавна. Тэгээ бичлэг дээр би спинд жүжүүлнэ. Би тэгж жүжүүлэх юм хийж дургүй. Чаас ингэ босгооч удаач юм шиг. Тийм камер хийхгүй. Тэгээ тэр өдрөө тэр хүн Roblox-тай байж ихгүй. Байж их юм бол уг нь. Байхгүй бол уг боломжгүй. Яа тэгвэл яг тэгээд нэг хоёроо хооронд юм хийснаас бас нэг та бүхнээс тавдах хөтөв. За цаг нь одоохондоо яг нэг тодорхойгүй байгаа. Тэгээ яг 4 дахь өдөр дөхөөрөө ер нь цагийг хэлхий даа гэж бодож байна. Одоо шүү. Тэгээд цаг нь хэд болно вэ? Хэдэн цагаа зогсох юм бэ? Та нар боломжтой байгуул энэ 24 цаг хүлээгээд зогссон байх шүү. Би яг заавал 5 дахь өдөр тэгээд 4 дахь өдөр хураавал спиний эргүүлж нэг тоглож үзнэ. Тэгээд тэр хүмүүстэй таал хий. Мессенжер хаягч байгаас хэрэгтэй шүү. Энэ заавал бас түгээх хэрэгтэй шүү.
Тэгээд заавар ер нь бол баг заавар хийж байгаа юм болохоор. Тэгээ мессенжер хаяг Facebook хаягаа тэгээд заавар Facebook дээр болчих. Тэгвэл би хүмүүсийнхаа тэгээд би тийм том юм биш лээ. Зүгээр та нар ингэж үзэж болохгүй. Олон хүмүүс байх тусмаа илүү гоё giveaway өгөх боломжтой. Жишээлбэл Dragon-о өгч магадгүй та нарт. За тэгээд Тэндагон спинтгээс хүмүүсээ бас оруулчихна. Тэгээд нэг нь ядчихэл privateтэй тэгээ бүгдээрээ найзууд болох хэрэгтэй шүү guys. Тэгээд та бүхэн өрнөөр оролцсон гэж найдаа. Тэгээд стилээ дуртай эсвэл толдог бол жоо бол таны шинжлэх гоё ским биш ч. Drive boost Medusa-гийн боловсон байж би авсан шүү guys. Энэ бол хаалтаа зүрх сэтгэл гаргасан байна. Яг заавал ингэж байгаа үгээр болоодаа авчижсэн болохоор нэг юм тамтай. Тэгээд бас модгүй нэг модгүй юм байна уу тийм байна. Хэдэн 7 хоногийн дараа би шинэ 12 сарын шинэ жилийн дараа гоё зүйл хийх байгаа. Энэ бол stand-off-ийн тэмцээн. Тэгээд stand-off-ийн тэмцээн яг юу тийм яг зүйлгүй юм. Цагийн дуртагаар хийх. За тэгээ шинэ жилийн giveaway-с явна. Тэгээд giveaway-ээр явна. Тэгээд бас тэгээ болов та нарт rare skin-ийн giveaway зарчна. Тэгээ бараг хизээж тэгэхгүй ах юм гордод. Шоун дээрээ хэдэн сарын дараа 7 кигийн матч. I just felt so stupid. The fact that I would offend other people or hurt other people was definitely not the intent. Хэрэг би ийм үр дагавар ирнэ гэдэг юм чинь бол би анхнаасаа хийхгүй байхасаа хүмүүс намайг одоо дэрлэх чинь буулаа хийж юм. Бороо юм хийжээ ямар нэгэн байдлаар доромжсон. Гоё стикертэй болох нь guys. Ее! Тэгээд тийм гэлтгээр ер нь бол би юм сурчих хэрэгтэй гэж бодож байна. Би юм гипс. За мэдгүй ер нь бол сураагүй хэлж болно. Just гарч иж байгаа байхгүй цаашдаа залуу снайперээр таахгүй. За тренинг өгч. Энэ бол миний 49 level хүртэлх тоглолт. Удахгүй тавирнаа. Хамгийн сүүлд нь яг юм хараарсан залуугаа тэр ингээд хүслээр ингээд очдаг.
3 kill. Барма. 3 kill. Баар. Ингэж хэрэг тэнс сонсогдох юм. Юу? Одоо патронос бид нь штэ. Harry Potter-ийн патронос амтж юу вэ гэж асуусан чинь Кэндл бокскор гэж хэлдэг. Уучлаар минь. Тааштай. Өөр араасаа. Юугаар тэгшээ. Бодолтны коллекшн гаргасан. Тэгээ тэрэн дээр нь болохоор зурган дээр нь алдартай одоо дуучин артист рэпер гэдэг шинэ Tupac, Ozzy Osbourne, Notorious Big, Pink Floyd гэдэг одоо тийм артистуудын тийм зургууд хийсэн. Тэгээд өөрсдөө хийсэн. Guys. Тэгээд тнийг авах гэж байна. Энэ скин надад бэр. Энэ стикер надад амар гоо таалагдаад байна. Одоо тийм пост хийсэн. Надаас зөвшөөрөл аваагүй. Бля! Асууж та нар гэж надаас ч асуугаагүй. Тийм хүндлэл та нар байгаагүй гэд айгуу дургуцснаа хэлсэн. Тэжсэн Ozzy Osbourne ихнэр бас тэгээд та нар аль нэг юм бол AKR тийм юм шүү. Тийм гавьяатай хүмүүс биш ээ. Зүгээр наалддаг юмтайгаа наалдаад байжээ. Тэр нь одоо уруул өнгөлөгч. Зүгээр уруул өнгөлөгчтэйгээ наалдаад байжээ гэд бас нэг амар юм savage юм пост хийсэн. Тэгээд дараа Кэндл уучлалгүйсэн хэлээсээ тэгээд битээр ингээд айгүй юм бодлогоо зүйл хийжээ. Ямар хэний нэг ингээд доош нь хийсэн дөрмжсэн гондоосон байл уучлаарай. Тэгээд гэр бүл тэгээд эхнэр хүүхэд уулзсан хүмүүсээс уучлахгүй яа. Битэрийн одоо ингэсэн шалтгаан нь битээр одоо энэ артистуудад амар дуртай. Тэгээд одоо уран бүтээлд амар дуртай. Айгүй тийм том шүтэмсэгч. Guys. Тэгээд бас санчны гоё юм болж байгаа. Тэгээд анх удаа та нар гоё бүхэн хав шууд лайк subscribe дараагийн тэгээд үздэг мөртлөө subscribe дарддаг хүмүүс амар их үгүй юм лээ. Тэгээд дандаа үздэг ч гэсэн ингээд subscribe дарддаг бол хэрэггүй шүү дээ. Яа. Гол нь надад тусалцаа хэрэгтэй байхгүй. Төсөөдрөө одоо 2020 онд яг мөнгөлөөр байгаа шүү дээ. За тэгээд тэр их үе хараад ингээ үл томсолсон хүмүүсийн одоо амар амьдрал үйл томсолсон юм. Тэгвэл үргэлжлэх хизээ.
ингээд Justin руу баг мессеж Тэсээ миний тийм мессежүүд нэг уншиж мэдээ. Тэгээд тийм гэр бүлийг гээд одоо нураадаг тийм сүтгэж homebrewer гэдэг нэг тийм экстра нэг ажилласан шүү дээ. Тэр болохоор Harry Styles гэдэг ихтэй нэг тийм гараад тэгээд ингээд мастер юм байх уучлаарай тэгээд тэр амар нэс гэсэн ингээд нэгтэйгээ бодож нэг 2014 онд нэг зөөгч хоо ингэж ярьсан байхгүй. Кенс ингээд манай одоо all right гэдэг юм багтар ингээд кенслийн чек гэдэг штеп. Тэгээд бас тэгснэ өөс чектэй болохоор ингээд зөвчнөстэй гарын үлдэх гэсэн системдэр хасан гэсэн кенслийн тэгсэн чинь тэгсэн ингээд яг удаа би ингээд тэгж кенслийн ингээд тип хийхгүй бэлэн бүр тип хийхгүй гэсэн. Бэлэн мөнгөөрөө гарын мөнгө өгсөн чинь тэгдээс гарын мөнгө өгсөн шүү дээ. Тэгсэн чинь ингэжтэй гэдэг хэлээ. Тэгэхээр л одоо бүсрийн батлах юм байхгүй. Өөрсдөө маркетинг хийх мэдгүй байна. Нөгөө энийг бол хүмүүс мэддэг. Медикал нэг амар зурмаар авах гэсэн чи хамаалцсан нэг ойрсон чи хамаалцсан юм байдаг. Тэгжсэн Games гэдэг нөгөө Kim Kardashian-ы брэнд байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр ингээд Kenz ингээд зураг авч байгаа байхгүй юу? Тэгээд ингээд зураг авч амар гоё. Тийм юм лонч үлдээ. Тэр ингээд Lightroom Photoshop, CSS хүмүүсийг өөрөө хөндлөж байгаа юм. Тэгээд Kenz бүр амар дург одоо Kenz амар дайрсан ийм би хийж байхгүй. Ингээд цааны хиймэл зүйлээр бусдын дэлхийг ингэж угааж юм байна. Би өөртөө тэр фотошоп яг хоо Kenz өөрсдийнхээ одоо жоохон зассан ч юм уу ганц юм уу. Зассан бол харагдахгүй. Оо яг оргиороо л юм байна. Тэгсэн чинь хүмүүс манайд ингээд хүн болгоно гэсэн дээ. Хүн болгоно чинь би хийх боломжтой байх хэрэгтэй. Үгүй би гоё гэдэг нэ. Яагаад гэвэл гоё би хийх хүсэж шүү. Наавс юм яриахан бэлтгэлтэй. Кендал бас нэрэлэг юм уу? Кендал юм эдмин гэсэн үг ба. Яг би энэ өөрөө аюу онцтой. Танай өөрсдөө байсан. Энэ намайг хайсан хайсан. Тэгээд надад чигсэн энэ хаяа. Тэгээд тиймэрхүү байдаг юм гэсэн. За бичсэн агент хүмүүс хараа Kenz нөгөө кайли дүнж уул хийсэн байна. Хэлсэн чинь Kenz өөр баах юм одоо хэлсэн гэдэг жаахгүй. Тэгжсэн бас нэг юм фэн ингээд YouTube дээр одоо фэний бичлэг хийсэн. I'm sorry. Just get on the way so she can put the dust by. Is your problem, Nando?
Оо $60. $60 guys. Дэлгүүр дээр 60 coin. Тэгээд тэгсэн чинь тэрээр цагаас амар хоцорч ирээд тэгснээ татгшоо орохгүй машиндаа ингээ амар удаан суугаад тэгснээ ингээд орж ирсэн чинь ингээд фэн хараад ингээ Кендл Кайли гэл амар уйлсан чинь Кендл нөөдс амар ингээ яргаж харснаа Кайли руу хараад бүр инээлдэ шоолоодсэн гэсэн. Тийм тэр үе яг зөв үйл ахaltaа нөгөө уус багасаа л тгээ үсч юм жаатай байх гэдэг тий. Тэгээ жоохны тэнэггүй л ах. Нэг Ягаас тэгээд мессенжер чат заавал тэгэрээ. Тэгээд өнөө тайлбар гэж өгш. хэрэг дүрээдэг гэсэн. Butterfly.